Иргэн тонхлог таныг урьж байна. Түүц бол даргын үзмжээр хураагдсан. Тэр даргад та хизээ муухай харагдахыг хэлж мэдэхгүй байгаа. Ийм аюултай нөхцөл бид бүхэн амьдарч байна. Хүний эрх хамгийн хүйтэн нийслэлд ямар байгааг тонхлог эгч маань ярина. За. Өнөөдөр хүний эрхийн өдрийг тохиолдуулаад Ганбаяр дарагт надад тусалсан, миний эрхийг хамгаалсан, миний зөрчигдсөн хүүхдийн эрхийг хамгаалж өгсөн Ганбаяр дарагтаа маш их баярлж талархаж байна. За. Өнөөдөр миний охин авилгын золиос болсон. Миний охин гаж урсгалын золиос болсон. Надад маш их хэцүү байна. Миний охин 2006 оноос 18 онд Есүс Христийн хожимын гигантний сүмгээд энэ гаж урсгалтай мормоны шашинд хуурдагдаж заллагдаж явсан юм аа. Миний охиныг чи манай сүмд явах юм бол Америкийн нэгдсэн улсын Бирангиамын их сургуульд сургана гэж хуур зарлаж 12 жил сүмдээ хөлсөн. Энэ 12 жил сүмдээ хөлж байхдаа миний охинд сексийн гаж донолтын номдол цаагаад дандаа олон ихнэр ахын агуу бурхны одоо тушаал энэ төр гэж хачин гаж сексийн номдол заасан болж миний охин эрүүл мэнд бийсгэлээр хохирсон. Тэгээд одоо энэ охиныхоо эрүүл болох гэж энэ хүмүүс өчнөө ярьж уулзаж миний үгийг хүлээж авдаггүй. Тэгээд миний охиныг энэ Симотийн эмчнэр нийслэлийн урдын төлөөлөгч Чемийн цайхны захиалгаар энэ мормоны шашны захиалгаар миний охинд 2023 онд илээ балаа болгох хэвдрийн байдалд оруулах тариагаар хордуулж өнөөдөр хүртэл миний охины эргэн зөрчигдөж ингээд хэвдрийн байдалд ингээд шалдаад зовоод байж байгаа нь үнэн би хүүхдээ эрүүл болгохын төлөө энэ гаж урсгалтай сүмийн удирдлагуудтай 2020 оноос хойш зогсоо завгүй уулзаж ярилцаж танаа сүмийн гишүүн ингээд эрүүл мэндээр хохирчод байна. Имчилгээд омшлогооны мөнгө өгөөч гэж удаа дараа гуйсан боловч надад өгөхгүй миний намайг олон сар жилээр хуур залилсан. Тэгээд энэ 2025 оны 8 сард Шинжээчийн дүгнэлтийн Симотийн дарга П оюун чимэг Г наран туяа 2 нийслэлийн иргэдийн урдын төлөөлөгч Чемийн цайхны захиалгаар худал хуурмаг гаргасанд би гомдолтой байт юм аа. Яаж худал хуурмгаар гаргасан гэвэл миний охиныг төрөлхийн гажигтай, дефекттэй, төрөлхийн сэтгцийн өвчтэй гэж хуурамч дүгнэлт гаргаж амьдралд хувь тавилан хувь цаяыг нь авилгалын бохир будар тогоон чамж идэж хүний эрхийг зөрчиж байгаад би маш их гомдолтой эмзэглэж явдаг. Тэгээ миний охин бол төрөлхийн сэтгцийн өвчтэй биш. Би төрөлхийн сэтгцийн гажигтай сонгогтой хөвгт би төрүүлээгүй. Миний охин 12 дугаар сургуулийн 10 жилиг алтан медальтай 2 алтан медальтай онц дүнтэй төгсөөд Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуульд урилгаар ороод техникийн их сургуулийн газар кадастрын ангид урилгаар ороод өөрийн хүсэл дээр мобисын англи хэлний ангид 11 онд урилгаар орж 15 онд англи хэлний багш мэргэжлийн ангид төгссөн ийм дээд мэргэжлийн сэхэдэг хүүхдийг ийм аимшигтай авилгалын тоогонд ингэж чамж идэж амьдралыг хордуулж сүрүүлсэн энэ авилгалын эсрэг энэ хууль мөлөө гаргаж хүний эрхийг хамгаалаач гэж би энэ Арсан намын энэ нөхдөдөд Арсан намын аягуулсан ажлын хуульчдаас би хүсэж байна. Тэгээ одоо миний охины эрүүл мэнд маш хүнд хэцүү байдалд байна. Би хүүхдийнхээ төлөө 2018 оноос хойш цагдаагийн байгууллага тандсан боловч дандаа нотлого баримтгүй үндэслэр хаадаг. Миний охины тэр Шинжээчийн дүгнэлтийг худлаа гаргасан, хуурамчаар гаргасан дүгнэлтийг Баян зүрх дүргийн борхоор чингүү овшноор ашиглаж мөрдөжсэн цагдаатайгаа хувилдаж хэргийг хаасан байгаа. Одоо энэ хэргийг нээлгэж өгөөч гэгээд улсын ерөнхий прокурор Жаргал Саагангаас удаа дараа хүсэж байна. Улсын ерөнхий прокурор Жаргал Саагийн хэргийг нээгээд ингээд энэ хүн туслаад нотлого баримтыг олоод хараад бус байдлаар энэ хүний хүүхдэд туслаач гэгээд ингээд прокурор ингээд хэрэг нээгээд явуулахаар Баян зүрх дүргийн прокурор Чингүн гэдэг хүн энэ нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарын захиалгаар хэргийг хаагаад тэгээ ерөөсөө ямар ч бүх нотлого баримтуудыг устгаад миний хүүхдийн амьд явах, эрүүлж явах, сайн сайхан явах бүх эрхийг зөрчдөг. Наад энэ үнэхээр хэцүү байна надад. Тэгээ одоо энэ
2025 оны 4 сарын 18-нд гаж өрсөлдөөн сүмийн жижигт би зодуулсан. Тэгээд зодуудад байж исэн. Тэгээд би өөрөө зодуулаад шүүх эмнэлгийн актыг гаргуулад энэ хүн одоо энэ хүний бие таалцсан үнэн гэсэн нотлогоо гарчаад байхад тэр залуу надаас уушлахгүй намайг байгууллага танхаарсан гэж гүтгэж гүйжирдээд хөлсний өмгөөлөгч явчирч намайг гүтгэж гүйжирдээд 3 сарын баримтлагаанд намайг явуулах гэжсэн. 3 сарын баримтлагаанд явуулах гэж би хүний эрх үндэсний комисс Ганбаяр руу хандаж тусалж гуйсан. Ганбаяр дарга надад тусалж энэ хүүхэд нь асаргаанд байдаг юм аа. Энэ хүүхэд одоо энэ тунгалггүй одоо тэр 3 сарын баримтлагаанд явах боломжгүй. Энэ хүнийг одоо ингээд энэ хэргийг хэрэгсгүй болгож өгөөч гэж Ганбаяр дарга миний шүүх хурал дээр оролцож надад тусалж намайг аварсан талархж байна. Мөн бас тэр нэг ариун цайгаад нэг охин хянагчаар суулсан өмгөөлөгч Амархуу Ганбаяр 3 намайг 3 сарын одоо ялалтад ингээд ялалт төгөлд гаргаад ялах гэж хат зөрчлийн хуулиар ялах гэж хат ирж надад туслаж намайг аварч ингээд сайн үйлс хийсэн Ганбаяр даргата маш их баярлж талархаж явдгаа илэрхийлье. Тэгээ одоо энэ юугаар дамжуулж хүний эрхийн энэ өдөр хүний эрхийн олон улсын хүний эрхийн өдрөөр дамжуулж намайг үг үзэл бодлыг илэрхийлж яриулсан хүний эрхийн дарга Ганбаярдаа маш их баярлж байна. Тэгээд над руу одоо маш олон гаж урсгалтай сүмүүдийн эрхэн зөрчигдсөн хүмүүс холбогдож ярьж байгаа. Тэгээд нэгдэж нийлж энэ гаж урсгалтай сүмүүдийг хааяа гэж ингэж санал хүсэлт надад асар олон хүмүүсийн гомдол санал ирж байгаа. Тийм учраас одоо ингээд энэ гаж урсгалтай сүмүүдийг хааж иргэдийн эрхийг хамгаалж иргэдийнхаа төлөө ажиллаарай. Миний охиныг 190 сарууд болохын төлөө та бүхэн туслараа гэж би та бүгдээс чин сэтгэлдээсээ би хүсэж байна.